Сувдаад маш их баярлалаа. Ийм нүсэр ажлын ард гадаадд байсан ч гэсэн Монгол байсан ч яг адил оролцоотой юм шиг надад санагдаж байгаа. Сувдаага танилг байх одоо хөөрхөн энэ хурдан морины хөгжих хөөрхөн жоохон охин би өөр олон жилийн өмнөөс л мэднэ. За сувдтаа одоо юуны өмнө одоо баярлалаа гэдгийг хэлж баяр хүргэхэд энэ жилийн уламжлалт намын баяр илүү их өргөн дэлгэр боллоо шүү. Инжлээ дэвшүүлэхээс өмнө талархал илэрхийлмээр байна. Тий өдөө хүртэл одоо ингээ сайхан. Ер нь бол станыг нэг жижиг биетэй ганцаараа байхдаа л зүтгэж тий тэгж явсан. Бас мэдхий хэвд маш тайчин тийм эмгтэй. За бяцхан сувдаага би тийм үнэхээр одоо ингээд гацсан байгаа гэд ярьсан ч бас ингээд нулимс гарах гээд байна шүү дээ тий ингээд нөгөө хүүхэд нь 3 настай энд тэнд байгаа Америкт тэгсэн хэрнээ сувдаа маань Америкээс хүртэл ингээд номын баяраа дэмжээл ингээд бүх юмаа өөрөө зохион байгуулалт ингээ явж байгаад би сувдаага номын ертөнцийн сувд тий хясаан дотор байдаг юм үзэсгэлэнтэй сувд гэж л хэлээ. За сувдаага бид нар бол их өгүүлж байгаа, их дэмжиж байгаа шүү. Дэлхийн нөгөө өөрөн дээрээс Монголын соёлыг удирдах болдгийм байна. За жижигхэн сувдаа минь үнэхээр том сувдаа болжээ гэж хэлье. Мэдээж аливаа юм бол ингээд зүв зүгээр ингээд тийм буйны юм шиг яваад байж болохгүй. Нэг бол одоо цаанаасаа нэг тийм их том санхүүжүүлэгчтэй. Тэгээд тэрнийхээ дагуу ингээд яваад байдаг бол бас өөр хэрэгтэй. Тэгэхээр тэгэхгүй ингээд зөвхөн номны төлөө ингээд өөрийгөө огоороод явна гэдэг бол бас хэцүү. Бүр хуучин одоо дундад зуунд, бүр эрт дундад зуунд ч юм уу ингээд агууд нэг хүн даяанчилт суугаад гээ ганцаараа номоо бичээ сэтгэгч хүн тийм ээ ингээд суугаад за магадгүй тэр хүний оюун ухааныг биширдэг нутгийн ардууд төрж ирж хоол зөөж өгөөд тэгэл нөгөө хүн чинь юмаа хичээл байдаг нэг ийм өөр үе байсан. Өнөөдөр бол тийм үе биш байхгүй юу. Тэгэхээр одоо сувдаг бол ямар ч байсан тэрийг нь бодож би одоо баярлж байна. Бас зарим талаар одоо юу гэдгийг одоо эргээд бодоход бас уяралтай байна те сайхан байна. Одоо сувдаа маань тэгээ одоо ямар ч байсан түргэн их орондоо ирж энэ бас номынхаа үйл хэрэг зүтгээсэл гэж би хүсэж байна да. Үнэхээр нөрөх хөдөлмөр үнэхээр нөрөх зүрх сэтгэл байгаа учраас ийм сайхан ажлыг зохион байгуулж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хувийнхын зүгээс болон өөрийнхөө одоо хариуцж авч байгаа аримчаас нийгэмлэгийн зүгээс сувдаадаа болон түүний баг хамт олонд нийтэд нь баярлалаа бас баярын мэнд хүргье. Тэгээ сувдаага их нутагтаа худахгүй ирээд ингээд дараагийн номын баяр дээр хідүүлээ маш сайхан уулзнаа. Чи олуулаа шүү гэж хэлмээр байна. Тэгэд ингээд догтлоод бүр ойлгох гэдэг шүү дээ. Тийм. Гэхдээ манай сувдаа зоригтой бүсгүй. Эхлээд жоохон мэдээж ингээд ковид гэд хөл хорионд орсон ингээд байсан. Сүүлдээ бүр ажиллаа яг тэндээс ингээд би даагаад айгүй зоригтой бүх юм ингээд хийгээд зоригтой хийгээ явж байгаад маш их баярлж байгаа. Тэгээд мэдээж сувдаагийн сэтгэл зүрхээр бид нартай хамт байгаа. Өнөөжлийн баяр бол үнэхээр онцгой сайхан болж байна. Тэгэхээр их Америкт байгаа сувдааг баярлж болно. Тэгээд удахгүй хурц ирэх байхаа гэж бодож байна. Өөрөө бол байнга ярьж л явд юм билээ. Ер нь бол зориг том байдаг юм аа. Номын одоо зөвхөн яармаг худалдаа зохион байгуулахаас гадна өшөө дэлгэрүүлсэн маш олон арга хэмжээ тийм олон нийтийг хамарсан цар хүрээтэй тийм юм төлөвлөж бодож явд юм шиг байгаа. Тэгэхээр тэр зорилготой хүрээрэй л гэж одоо ерөөдөө